Энэ жил Монгол улсад орчин цагийн банкны тогтолцоо үүсэж бэхжсэний 100 жилийн тохиолсонтой холбогдуулан Монгол банкны зүгээс дараах онцлог ажлуудыг хийж гүйцэтгэн эдийн засаг болон санхүүгийн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулж бэлэг барьлаа. Инфляц оны туршид Төв банкны зорилттой интервалд хадгалагдлаа. COVID-19 тээврийн саатал геополитикийн хүндрэл зэрэг нөхцөл байдлын улмаас өсөж байсан инфляц буурч 2024 онд дунджаар 6.6% буюу Төв банкны зорилттой түвшинд хадгалагдлаа. Энэ онд гадаад орчны тодорхой бус байдал өндөр байсны зэрэгцээ, төсвийн зардал, зээл, цалин эрчтэй өсөж, өвөлжилт хүндэрсэн нь мөнгөний бодлогод томоохон сорилт боллоо. Эдгээр олон хүчин зүйлсийг харгалзан үзэж, бодлогын шаардлагатай тохиргоо хийж чадсны үр дүнд хөдөө аж ахуйн салбарын сөрөг дам нөлөөг бууруулж, эдийн засгийн өсөлт, инфляцийн тогтвортой байдлыг хангаж чадлаа. Гадаад валютын улсын нөөц түүхэн дэд хэмжээнд хүрч нэмэгдлээ. Гадаад валютын улсын нөөц 2024 онд 5.2 тэрбум Америк долларт хүрсэн нь түүхэн дэд хэмжээнд өссөн явдал байлаа. Монгол банк 2024 онд засгийн газрын гадаад зээл бондын үндсэн болон хүүгийн төлбөрийг гадаад валютын улсын нөөцийн удирдлагын хүрээнд хийж гүйцэтгэсний дараа гадаад валютын улсын нөөц өндөр түвшинд хадгалагдсан хэвээр байна. Монгол банкны зүгээс 2024 онд засгийн газрын гадаад зээл бондын эргэн төлөлтөд цэвэр дүнгээр 450 сая Америк доллар, Хятадын Ардын банктай байгуулсан swap хилцлийн үлдэгдлээс 4.5 тэрбум юан, нийт 1.1 тэрбум орчим Америк долларын үндсэн болон хүүгийн төлбөрийг төлөх ажлыг зохион байгууллаа. Улмаар гадаад валютын нөөц 12 дугаар сарын байдлаар 5.2 тэрбум Америк доллар болон өсч, валютын төлбөртөө барааны импортын 5.3 сарын хэрэглээг хангах түвшинд хүрлээ. Валютын нөөцийн тогтвортой хүрэлцээтэй байдлыг хангах хүрээнд үнэт металлын худалдан авалтыг хийж ажилласны үр дүнд 2024 оны 11 дугаар сарын байдлаар оны эхнээс өссөн дүнгээр 15.8 тонн үнэт металл худалдан авлаа. Монгол улсын зээлжих зэрэглэл сайжрав. Монгол банк зээлийн зэрэглэлийг ахиулах чиглэлд засгийн газартай хамтран ажиллалаа. Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч байгууллагууд болох Fitch, S&P, Moody's агентлагууд Монгол улсын зээлжих зэрэглэлийг 2024 онд харгалзан B нэмэх, B2 болгож ахиуллаа. Энэ төвшөнд 10 жилийн дараа ирэн хүрч байна. Зээлжих зэрэглэл дэвшилэхэд макро эдийн засаг, гадаад төлбөрийн чадвар сайжирсан, инфляцийг бууруулж эдийн засгийн өсөлт эрчимдсэн, гадаад өрийн оновчтой удирдлагыг хэрэгжүүлсэн зэрэг нь голсон нөлөөллөө. Зээлжих зэрэглэл сайжрах нь засгийн газар аж ахуйн нэгж байгууллагууд глобал санхүүгийн зах зээлээс таатай нөхцлөөр санхүүжилт татан төвлөрүүлэх бололцоог нэмэгдүүлэх ач холбогдолтой. Монгол банк болон Хятадын Ардын банк хооронд байгуулсан үндэсний мөнгөн тэмдэгт солилцох swap хилцлийн гэрээний ашиглалтын үлдэгдлийг 2 дахин буурууллаа. Монгол банк нь Хятадын Ардын банктай байгуулсан үндэсний мөнгөн тэмдэгт солилцох swap хилцлийн гэрээний хүрээнд 2011 оноос 2016 оны хооронд ашигласан хилцлийн дүнг шат дараатаагаар буурууллаа. 2024 оны эцсийн байдлаар нийт ашиглалтын үлдэгдлийг 6 тэрбум юан болгон бууруулж, үндсэн төлбөрийг хүүгийн хамт хугацаанаас нь өмнө эргэн төлөллөө. Ингэснээр Төв банкны гадаад өрийн хэмжээ 2 дахин буурч, Монгол улсын гадаад өрийн тогтвортой байдлыг хангах, Төв банкны хүүгийн зардал алдагдлыг бууруулах, гадаад валютын цэвэр нөөцийн хэмжээг нэмэгдүүлэхэд эерэг нөлөө үзүүлж байна. Монгол улсын төлбөр тооцоонд Apple Pay үйлчилгээг нэвтрүүллээ. Монгол банк олон улсын стандарт шаардлагыг хангасан төлбөрийн үйлчилгээг эх орондоо нутагшуулах зорилгоор Голомт банк худалдаа өгөгчдийн банктай хамтран Apple компани Apple Pay үйлчилгээг 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Монгол улсын төлбөр тооцоонд нэвтрүүллээ. Apple Pay үйлчилгээ нь iOS үйлдвэрлэлийн систем бүхий Apple компани ухаалаг гаруудаас ухаалаг цаг зэргийг ашиглан хэрэглэгчдэд төлбөр хийх боломжийг олгодог. Энэхүү үйлчилгээ нэвтэрснээр үндэсний төлбөрийн T картыг ашиглан олон улсад төлбөр тооцоо хийх боломж нэгдэж байгаа нь иргэдэд олон улсын төлбөр тооцооны шинэ гарцыг нээсэн чухал алхам боллоо. Монгол улсад ашиглагдаж байгаа 150 гаруй мянган пост хөрөмжүүдэд iPhone утсаа ашиглан төлбөр тооцоо хийх боломж инхүү бүрдлээ. Орчин үеийн Төв банк сорилт ба хэдийн төлөв сэдвт олон улсын дээд түвшний хурал зохион байгуулав. Монгол банк, Монголын банкны холбоо, олон улсын санхүүгийн байгууллагууд хамтран орчин үеийн Төв банк сорилт ба хэдийн төлөв сэдвт олон улсын дээд түвшний хурлыг Улаанбаатар хотод 2024 оны 7 дугаар сарын 9, 10-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Хуралд гадаад дотоодын 62 байгууллагын нийт 180 гаруй хүндэт зочид оролцлоо. Төв банкны одоогийн болон өмнөх ерөнхийлөгч нар, дэлхийд нэр хүндтэй профессорууд, судлаач, шинжээч нар, бодлого боловсруулагчид, хувийн секторын төлөөллүүд хуран цугларсан энэхүү хурлаар дэлхийн төв банкудад тулгарч буй гол сорилтууд, цаашдын хандлага, дэлхийн болон бүс нутгийн эдийн засаг, санхүүгийн зах зээлийн ирээдүйн төлөвийн талаар дэлгэрэнгүй хэлэлцүүлэхийг өрнүүлсэн юм. Аз намхан далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн жилийн уулзалтаар Монгол улсыг онцлов. Арабын нэгдсэн Эмират улсад 2024 оны 9-р сард болсон Аз намхан далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн жилийн уулзалтын нээлтийн эхэнд тус бүлгийн тэргүүн хэлсэн үгэндээ Монгол улс ФАТФ-ийн 40 зөвлөмжийг хангасан 5 дахь улс болсон бөгөөд Аз намхан далайн бүсийн хэмжээнд 2 дахь улс болж виртуал хөрөнгөтэй холбоотой хийсэн ажлын туршлагаа олон улсад хуваалцаж дахин үнэлгээний тайлан жил бүр ирүүлж амжилттай хамгаалan үнэлгээнүүдэд ахиулж чадсныг онцоллоо. Түүнчлэн цар тахлын хүнд цаг үед түүхэнд байгаагүй богино хугацаа буюу 6 сарын дотор үүрэг даалгаврыг биелүүлж цаг хугацааг зөв ашиглаж амжилттай ажилласан хэмээн Монгол улсын мөнгө угаахтай тэмцэх чиглэлээр хийж байгаа ажлыг сайшаалаа. Global Finance сэтгүүл Монгол банкнд хасах үнэлгээ өгөв. Олон улсын Global Finance сэтгүүл Central Banker Report Cards 2024 тайланд Монгол банкны ерөнхийлөгч Лавсранд хасах үнэлгээг өгснөөр өндөр үнэлгээ авсан топ төв банкуудын тэргүүнүүдийн нэг боллоо. Тус тайланг Global Finance сэтгүүл 1994 оноос хойш гаргаж байгаа бөгөөд Америк нэгдсэн улс, Европын холбоо, Их Британи зэрэг 100 орчим төв банк тэдгээрийн тэргүүнүүдэд жил бүр үнэлгээ өгдөг. Ингэхдээ зохистой мөнгөний бодлого инфляцийн зорилттой хүрсэн байдал, эдийн засгийн өсөлт, валютын ханшийн доктортой байдал зэрэг үзүүлэлтийг харгалзан үздэг. 2024 оны тус тайланд Монгол банкны ерөнхийлөгч Лавсрангээс гадна Европын төв банкны тэргүүн Кристин Лагард, Америк нэгдсэн улсын холбооны нөөцийн сангийн тэргүүн Жером Паул зэрэг төв банкны тэргүүнүүд хасах үнэлгээ авсан байна. Санхүүгийн өртөмжийн үзүүлэлтүүдийг гендерийн тэгш байдал ногоон санхүүжилтээр ангилж статистик мэдээллийг баяжуулав. Монгол банк 2024 оноос сум дүүрэг тосгоны төвшөнд бичлэг жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч иргэн аж ахуйн нэгжийн зээл, харилцах хадгаламжийн болон банкны салбарын ногоон зээлийн мэдээллийг анх удаа хүүсээр ангилан боловсруулж олон нийтэд танилцууллаа. Ногоон зээлийн тайлан болон эдийн засгийн салбарын ангиллаар гаргасан зээлийн тайланг нийт санхүүгийн салбарын төвшөнд гаргалаа. Монгол улсын хувьд санхүүгийн хүртээмжийн үзүүлэлтүүдийг өргөжүүллээ. Санхүүгийн доктортой байдлын зөвлөөс баталсан үндэсний доктортой санхүүгийн замын зураг, ногоон таксономи баримт бичгүүдийн хэрэгжилтийг хангаж, Монгол улсад олон улсын доктортой байдлын стандартын зөвлөлийн шинжилсэн S1, S2 стандартыг нэвтрүүлэхэд уур амьсгалын илт хот байдлын тайлгналын өдөрдөмжийг боловсруулан нэвтрүүлж хэллээ. Банкны салбараас олгосон ногоон зээлийн үлдэгдэл 2024 оны 3 дугаар улирлын байдлаар 118 их найт төгрөгт хүрч, нийт зээл дижитал хэмжээ 3.4% болж, өмнөх оны мөн үеэс 92.6%-аар өслөө. Банкны салбарын чанаргүй зээлийн төвшин буурлаа. Монгол банк үндсэн зорилтын хүрээнд санхүүгийн зах зээл, банкны тогтолцооны доктортой байдлыг хангах замаар үндэсний эдийн засгийн тэнцвэртэй хөгжил дэмжлэг үзүүлж ажиллаж байна. Банкны салбарын зээл 2024 оны 11-р сарын байдлаар 35.2 их найт төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 34.6%-аар өссөн бол чанаргүй зээлийн нийт зээл дижитлийн хувь 5.1% болж буурлаа. Ийхүү зээлийн эрсдэл бага байгаа нь банкны салбарын доктортой байдлыг цаашид хангах суур нөхцөл болж байна.